Малчин ир мархаа адууны ирлээс буцаж явахдаа занганд орсон хээлтэй согоотой тааралдав. Тэрхүү согоог өрөвдөж суллан тавьснаар түүний хувьд бүх юм эхлэнэ. Дормолцож байсан согооны хархан нүд гэнэт араатных шиг улааран очтов. Тэрбээр тэр шөнө ойд аргагүйдэн хоногтон хунгарт болсон шарлыг санаандгүй хөндөчгөв. Отог омогтойгоон тэрсэлтэн тайгад бүгсэн их зарим мажир өлтгийн эрхэнд ангийн зүрэг дээр сайл занг тавьж араатанд бариулсан эцгэн арга тасрахтан хөр цасанд булж оргисныг дарахад дээр хэрхэн мэдэх. Ингээд хар зүгийн 9 их тэнгэрийг дахигч зайрантны өөс үхэлд өртсөн эцгийнх нь тасарсан сарвуугаар хот айл руу гитв. Мархагийн тулгар ихнэр амарчж ис чадан ураг хөвлөдөн эндхэн төглөө. Энэ мөчөд тэнгэрийн авралаар зүр хайрхны луус унсгыг нь аварсан ачтны голомтонд улаачаан илгээлээ. Инхүү хөх тэнгэрийн дор хөрст газрын дээр төрхөөс тэнгэрийн тамгат ашхай хүүхэн мэндэллээ. Өмнөх хоёр төрөлдөөч цөвөн цагийг амаржуулах зарлиг хүлээсэн ашхай зарингийн адал явдал цагийн сард муугийн ёроор хооллон боссон зэтгэр ороолонгуудтай хийсэн тэмцлийн түүх таны өмнө дэлгэгдэж байна. Ашхай адал явдалд аимшигын тууж эм бүгт орлоо.